үзэгчтэй өөрөөсөө би хинбэ гэдэг асуултыг асууж үзсэн үү? Магадгүй зарим үзэгчдийн хувьд энэ асуултыг өөрөөсөө аль хэдийн асуугаад хариултаа олох болчихсон байна. Зарим үзэгчдийн хувьд энэхүү асуултыг өөрөөсөө асууж үзээгүй ч байж магадгүй. Тэгвэл энэ асуултын хариуг Илэс номын сан булангаас олж авах боломжтой. Ингээ бүгдээрээ бичэнтэйгээ уулзъя. Манай нэвтрүүлгийн ерөнхий үзэгч Нэмэн хүн байна. Бүх төрлийн насныханд зориулсан маш сонирхолтой асуултуудаас бүрдсэн энэ ном байна. Тэгэхээр ном гэсэн мөртөө яагаад асуултуудтай байгаа юм бэ гэж хүмүүс байцааж болсон. Тэгэхээр энэ номны өөрийнх нь гол онцлог нь болохоор маш сонирхолтой асуултуудын тусламжтайгаар хүн өөрөө өөрийгөө таних юмхүү боломжийг олгож өгч байгаа. Тэгээд энэ номны асуултууд хамгийн анх толгойдоо орж ирсэн анхны бодлыг бичснээр хүн өөрөө өөрийгөө бүрэн зүгээр таних боломжтой. Хувийн нууц гэж байдаг хүн болгонд байдаг. Тэгэхээр энэ номонд орсон асуултууд нь болохоор бүр тийм айхтар гүнзгий нууцлууд нь хандаагүй. Энэ бол хүний нууцыг дэлгэн гаргахад зориулсан ном биш юм байна. Энэ номны зорилго нь болохоор нэгдүгээрт нь миний хэлснээр хүн өөрөө өөрийгөө таних. Хоёрдугаарт нь өөрийнхөө хамгийн хайртай дотны хүмүүс болох хайртай бүсгүй, хайртай залуу мөн гэр бүлийнхэнтэйгээ хайртай үр хүүхэдтэй өөрийгөө таниулах боломжтой. Тэгээ энэ номны бас нэг үнэт чанар нь хамгийн сонирхолтой бөгөөд үнэт чанар нь бол хүн номыг авчиж уншдаг. Энэ номыг авсан хүн болохоор өөрийнхөө түүх намтрыг тойрох боломжтой юм байна. Улс орнуудын түүхийг бол эрдэмтэд докторууд бичиж байдаг. Цөөхөн хэдэн түүхэн хүмүүсийн түүх намтрыг бас эрдэмтэд бичиж байдаг. Гэтэл жирийн хүмүүс бол өөрийнхөө түүхийг бичээд өөрийнхөө номыг тойрох тийм боломж болоод энэ номыг нэг номын зүрээс очиж бодсож аваад бүх асуултууд нь бүгднээрээ бол өөрөө та уншигч та өөрийнхөө гараар бичсэн тойруулсан цорын ганц зүйл бол онцлогтойгоор энэ номны бол давуу тал байна. Анх бүгдчээсэн асуултууд нь бүгдчээсээ өгдөө 13-аас 15-аас 18-т хүрсэн байна. Harry Potter-ийн залууч гэсэн ингэ бүгдсэн байхыг өгөөсөхгүй. Энэ болохоор би сайн мэдгүй. Гэхдээ яг одооноос Монгол хэл дээр энэ бөмбөж гараад харч хүрээгүй байгаа. Тэр одооноос Монголын ирээдүйн албартнууд, ирээдүйн сууснууд энэ асуултуудад бүгдээ хэлж байгаа хаа гэдэг байна. Энэ ном бол миний хоёр дахь ном байгаа. Эхний ном маань юу болов гэдэг ном байсан. Энэ ном бол маш сайн зарагдаад залуучуудын гараар бүгдээрээ хурцсан байгаа. Нэг мэдсэн чинь би өөрөө ганцхан шиг номтой болсон юм. Энэ ном маань ч гэсэн бас сайн зарагдаж байна. Энэ ном бол Оксид Цуур, Интерном, Ацур номын сүлжээ, мөн бэлэг зүрийн нэг төрхтэй номын дэлгүүр нэг дөрвөн газраар бол зарагдаж байгаа. Тэгэд миний дараагийн орчуулж байгаа ном монголчилж байгаа ном бол хэлцээр хэрхэн хийх тухай заавар зөвлөгөө маш дэлхийд алдартай тэр бүхний баруун гарынхан туслахын хэлцэрч хүнийхэн бичсэн энэ ном байна.